Би соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуульд Монгол бүжгийн хичээл заадаг ахлах багш. Мөн хүн театрын уран сайхны удирдагч, өөрөөр хэлбэл хүн театрыг одоо үүсгэн байгуулсан одоо манай гэр бүлийн хүн Болор Эрдэнэ гэж байгаа. Мөн одоо саяхан Монгол бүжгийн өв сан гэж одоо сангийн одоо нээлтийг хийж нэгсэндээ Монголын одоо бүжгийн урлагт өөрсдөө хувь нэмэр оруулахаар юм санг бас байгуулсан гэж хэлж болно. Хамгийн ихэнд одоо онгоох ухаантай холбогдох гол үндсэн шалтгаан бол эрүүл мэнд. Өөрөөр хэлбэл энэ хүний биеийн хөдөлгөөний талаас бол яалтч байхгүй л энэ бие биелгээтэй холбогдно. Дээрээс нь манай монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн эрт дээр үеэсээ өдий хүртэл монгол хүний бие физиологи энэ монгол одоо орны газар нутаг энэ уур амьсгалд нь тохируулан монгол хүний тэр биеийн дархлаа эрүүл мэндийг одоо зүй зохистойгоор авч явахад шаардлагатай зүйлсийг цаг улирал одоо өнгөрөх тусам улам их одоо сайжруулж мөн түүнийгээ дархлаа болгож бидэнд өвлүүлэхдээ яг одоогийн бидний энэ өвлөгдөж байгаа энэ бие биелгээ бол одоо яг ийм байхад болно гэсэн тэр стандартыг тогтоосон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бие биелгээгээр одоо ээж аваасаа эмээ өвөөгөөсөө уламжилж өвлж ирсэн тэр одоо өвлөн уламжлагч нар бол хамгийн нэгдүгürt маш их эрүүл байна, залуу байна, ирч хүчтэй байна. Энэ бол ялцж байхгүй л энэ бие биелгээний одоо ач холбогдол үр дүн гэж ойлгож болно. Мөн сэтгхүй болоод монгол хүний сэтгэлгээний хандлагын маш том одоо хүмүүжлийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл биелгээнд оршдог хөдөлгөөн болгоно нь дандаа монгол ахуйн өдөр тутмын үйл одоо явц аж ахуй амьдралтай нь холбоотой тэнгэр газар байгаль энэ ертөнцийг үзэх үзэлтэй нь холбоотой мөн одоо бүх одоо уламжлалт язгуур өв соёлууд нь өөрөөр хэлбэл аман зохиол үлгэр туйс домог тоглоом наадгай тэгээд нөгөө болно болохгүй бүх одоо үлгэр жишээнүүд энэ бие биелгээний дотроо домог болон шингэсэн байдгаараа илүү онцлог. Өнөөдрийн энэ алтан тун гэж энэ сайхан үйл ажиллагаанд оролцсноор миний бие одоо бас нэг мэдлэг нэмжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын маань ангаахын энэ салбар өөрөө тэр дундаа уламжлалт энэ салбар эрт дээр үеэсээ өөрсдийн гэсэн үүргийг маш сайн биелүүлж ирсний дотор яг уламжлал шинжилэлт хоёрыг хослуулж чадсан ийм одоо маш өгөөжтэй ийм үйл ажиллагаа байна гэж миний хувьд харлаа. Тэгээд яг энэ эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх хүмүүс хамгийн их хүнд бөгөөд хариуцлагатай тэгсэн хэрнээ одоо хүмүүст хамгийн их ад жаргал бэлгэлдэг ийм их энгийн боловч игэлгүй амьд бурхан гэж нэрлэгддэг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ одоо хүмүүсийн бодож санаж байгаа энэ их ариун үйлсэд бид нар өөрсдийн боломжоор чадах чинээгээр хувь нэмрийн оруулах. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэхэд хувь хүн болгоны оролцоо ангаах ухааны бүх энгийн мэдлгүүдийг бид нар тэднэрээсээ олж авах ийм хамтын ажиллагаа бол биднэрт маш их чухал. Тэгэхээр зэрэг та бүхэн маань одоо энэ их оролцоог одоо биднэрт хангаж мэдээлэлээ ингээд сайхан шуурхаа хүргэж байгаа нь биднэрт одоо хамгийн түрүүнд анхаарчны хамгийн гол одоо зөв алхмын эхлэл болно. Тэгэхээр одоо бүх эмч нараа та нар маань өөрсдөө сайхан эрүүл байгаарай. Тэгээд энэ их агуу үйлсэд амжилт хүсье. Бид нар ч гэсэн орцоход бэлэн шүү гэдгийг хэлмээр байна.